Монголын үндэсний бүх бидний үе дамжсан өв соёл, үндэсний бахархал. Өнөөдөр энэ өв соёлыг ирээдүйд хүргэх шинэчлэлийн аян эхэллээ. Монгол бүх бол Монголын соёлын хосгүй өв сан. Харин орчин үеийн спортын шин чанараас шингээх төлөвлөгөө. Өмнөх үеийн аврагууд бидэнд уламжлан өвлүүлсэн. Харин бид энэ өвийг ирээдүйд дамжуулах үүрэгтэй. Энэ түүхийг бид шинэ үеийнхэнд улам хүчтэй хүргэнэ. Монголын үндэсний бүхийн холбоо шинэчлэлийн томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр 3 үндсэн бүлгээс бүрдэнэ. Үндэсний бүхэн өргөө нь 365 хоногийн турш ажиллагаатай байж, зөвхөн Монгол үндэсний бүх төдийгүй өв соёлын төв байх болно. Бүхэн барилдан үзэхээр ирсэн хамт олон үзэгчид тав тухыг мэдэрч, бие болоод сэтгэлийн цэнгэл эдлэх, бөхчүүд зөвхөн барилдах гэж ирэх биш, хамтдаа цуглах, боловсрох өв соёлоо түгэн. Өвлийн бүхэн барилдааны нэгдсэн цаглбар системтэй болсноор бүхэн өргөний барилдааны чансааны систем бий болж, бөхчүүд, үзэгчид, оролцогч талууд төлөвлөлт, бэлтгэл ажил чанарж, маркетингийн бодлого, санхүү, засаглалын тогтвортой байдал, барилдаантай өдрийн менежмент, үзэгчид дан ганц үндэсний бүхөө үзэх биш, Монголын агуу соёлтой танилцаж, чөлөөт цаг, гэр бүлийн үнэт цагаа өнгөрөөдөг цуглах цаг байх болно. Бөхчүүдийн хөгжлийн хөтөлбөр, шударга спортын хөтөлбөр. Эрүүл мэнд, санхүүгийн баталгаа нь бөхчүүдийн ирээдүйн баталгаа юм. Бөхчүүдийн тогтвортой байдлын хөтөлбөр. Бөхчүүд 3 үеийн хэлхээ, Монголын соёлын элч, үндэсний эв нэгдлийн бэлэгдэл. Энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийн гол хамтрагч NTV телевиз. NTV телевизтэй хамтран бид бүхэн барилдааныг өргөн нэвтрүүлэг, дижитал сувгуудаар хүргэхээр ажиллаж байна. Үзэгч та бүхэн барилдаан, үндэсний бүхийн холбооны мэдээлэл, бусад бүхтэй холбоотой контентуудыг NTV телевизээс үзэж сонирхоорой. Барилдааныг илүү өргөн цар хүрээтэй, сонирхолтойгоор дамжуулах болно. Монгол бүхийн ирээдүй бидний гарт. Хамтын хүчээр бид үндэсний бүхөө шинэ эрэнд авчрах болно. Монгол бүхийн шинэчлэлийг хамтдаа эхлүүлье.